Баялаг үтгэгчдийг дэмжих холбооны 21 аймаг 9 дүүргийн салбар хорон дарга нарын анх дугаар зөвлөгөө өнгөрөгч нэм гарагт боллоо. Баялаг үтгэгчдийг дэмжих холбоо байгуулагдсанаас хойш холбооны удирдах зөвлөл тогтмол хуралдаж нийтдээ 22 удаа зөвлөлдсөн байдаг. Тэгвэл энэ удаа бүх салбар хорон дарга нарын дунд анх дугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр салбар хороодууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцээ зогсоохгүй мөн шинээр батлагдах баялаг үтгэгчдийг дэмжих багц хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж байсан юм а. Аймаг дүүргийн салбар хороо гэдэг нь өөрөө чухал зүйл. Ягаад гэхээр одоо өнөөдөр бид нар аймаг дүүргийн салбар хороодын удирдлагын зөвлөгөөнийг анх удаа хийж байна. Тэгэхээр энэ одоо бас одоо цаган болсон үйлдэлтэй. Тэгэхээр энэ зөвлөгөөнийг одоо зохион байгуулж байгаа зорилго бол өөрөө нэгдүгээрт нь баялаг үтгэгчдийг дэмжих одоо багц хуулийн хуультай нэгдүгээр холбоотой. Тэгээ хоёрдугаар одоо бас одоо бусад энэ жижигхэн төлөвлөлттэй холбоотой баялаг үтгэгчтэй холбоотой татварын болон орчны одоо янз бүрийн хуулиуд дээр бол бид нар бас санал авж байна. Одоо энэ чинь нөгөө мэдээж хууль одоо хэдий батлагдсан гэсэн бид нар эргэж энийг одоо бас хуулийн ахил шин төслийг бий боловсруулж одоо бас цааш нь оруулах тий одоо санаа оноогоо гаргах одоо ийм одоо үйлдэл хийж явж байна. Метро чанаа дайчин ч гэдэг юм уу шинжийн компани яг Доронтой аймгаас юу авж ийнэ гэхээр нөгөө Доронтын хийсэн борцогч нь амтгүй байна. Доронтын хийсэн кям амт муутай байна. Бид нар Улаанбаатарын ямиг авна. Бишээ дээрээс нь Хятадаас аим оруулж ирж идэнэ. Тиймэрхүү байдалтай байгаад байгаа. Удирдлагчны албан тушаалтны болохоор нөгөө компани за би ямар ч та нарт ийм нэг гаргаад тавьчин та нарт гээд би учир зүггүй агентлаг төрийн албан агчдаар та нарыг өдөртөх хүн шахуулаад байхгүй та нар ямар ч нэг сонссон хэмээгээд байж байгаа ч л гэсэн. Тиймэрхүү байдалтай байгаад байгаа ер нь бүх аймагт баг тийм л байгаа гэж бодож байна. Худалдан авалтынхаа хувийг тодорхой байдлаар бас тусгуулдаг, дараад нь энийг дүгнүүлдэг. За тэгээд бид бүхэн одоо бас мэднэ энэ төрийн худалдан авалтуудын мэдээлэл юунууд бүгдээрээ шилэн дансны хуулиар уран тусгагдаад явдаг. Тэгээд шилэн дансны хөтлөлтөн дээр нь бас хяналт тавьдаг бас нэг тиймэрхүү аймаг орон нутаг дээр нэг тийм одоо юу гэнтэй баг байвал нь яадаг юм бол тэр нь одоо засгийн газрын тогтоолоороо батлагддаг. Тэрэнд нь бас манай холбооноос бас өмнөх тогтоолууд дээр тусгагдсантай адилхан бас гишүүнчил орж ажилдаг. Энд одоо хуультай холбогдуулаад ямар хуулийг яаж хэрэгжүүлэх юм санал нь юу байна? Яг орон нутагт байгаа баялаг үтгэгчдийг эрх ашигыг яаж энэ хуулиар хамгаалах юм? Тухайн орон нутагт нь одоо тухайн аймгийн баялаг үтгэгчдийн бараа бүтээгдэхүүн яаж худалдаж авах юм? За нийслэл буюу одоо Улаанбаатар хотод бол нийслэлүүд буюу яамдууд нь яаж энэ төрийн худалдаа авалтанд оролцох юм? Төрийн худалдаа авалт нэлээд анхаарал татаж хүн болго ярьж байна. Энэ бол хамгийн эмзэг сэдв болчиход байна шүү дээ. Одоо жишээ нь хэдэн хувийн дотоодын үйлдвэрээс авах хэрэгтэй гэсэн бүр код тогтоож өгдөг юм. Эсвэл тэр худалдаа авалт хийгээгүй дарахад ямар хариуцлага тооцох юм гэдэг юм. Ийм одоо заалтуудыг оруулах зүйтэй гэж хүмүүс их ярьж байна. Баялаг үтгэгчдийн санаачлах нийгмийн шаардлагаар байгуулагдаж байсан баялаг үтгэгчдийг дэмжих холбооны дуу хоолой төрж улсын хурал засгийн газрын хэмжээнд яригдж баялаг үтгэгчдийг дэмжих багц хуулийн төсөл боловсруулагдаж эхэлсэн. За тэгвэл уг хуулийн төслийн ажлын хэсгийн дэд дараагаар баялаг үтгэгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр, ажлын хэсгийн гишүүнээр холбооны удирдах зөвлөл Бат Дэлгэр, нарийн бичгээр удирдах зөвлөлийн гишүүн Дулманаар ажиллаж байна. За тэд шинээр батлагдах баялаг үтгэгчдийг дэмжих хуулийн төслийн талаар зөвлөгөөний үеэр танилцуулж ирсэн юм а. За энэ удаа бол засгийн газрын 42 доод тогтоолд засгийн газрын хэрэглэх газрын 106 дугаар тушаалын дагуу үндэсний хөгжлийн газрын дараагаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажилд орсон байгаа. За энэ ажлын хэсэг нь болохоор баялаг үтгэгчдийг дэмжих цогц бодлого, хуулийн төслийг боловсруулж засгийн газарт өргөн барих 10 сая нэгэн дотор өргөн барих ийм ажлын хэсэг байгаа. Энэ хүрээнд өнөөдөр манай баялаг үтгэгчдийг дэмжих холбоо аймаг дүүргийнхаа салбар хорон дарга нарын анх дахь зөвлөгөөнийг хийж байна. Манай холбоо бол гишүүдийн үйлчлдэг холбоо. Тийм учраас одоо аймаг сум дүүргээрээ дамжуулаад маш олон гишүүдтэй тэднийхээ санаа бодлыг сонсох, хуулийн төсөл одоо ямар саналуудыг яаж оруулах санал хүсэлтэй байгаа. Тэр талаар өнөөдөр анх дахь хуралдаанаа хийж байна да. Хоёр хууль нэг бодлого дээр бол ажлын хэсэгт орцсон. Өнөөдөр бол баялаг үтгэгчдийг дэмжих холбооны удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байгаа. Энэ дээр бас энэ салбар хороодын дарга нар улаан удирдах ажилтнуудаас энэ хуулийн дээр манай холбоо ямар байр суурь баримтлах уу, юуг тусгаж өгөх үү, баялаг үтгэгчдийн эрх ашигыг
юун дээр хамгаалал болох вэ гэдэг талаараа бол өнөөдөр маш сайн ярилцж байна. За баялаг бүтээгчдийг дэмжих холбоо маань баялаг бүтээгч цэгийн маань сайттай болсон байгаа. За энэ хүү сайтн дээр маань болохоор мэдээлэл одоо цаг үед юу болж ин тэ зөвлөгөө мэдээлэл бүх одоо аймаг, сум, дүүргүүдээс ирсэн бүх мэдээлэл орж байгаа. Тэгээд энэ баялаг бүтээгч цэгийн маань сайтаас одоо тэг хүн болгонд нээлттэй мөн олон улсын одоо нөгөө нэг одоо яг ямар арга хэмжээ болж ийн олон улсаас туршлагатай одоо туршлага судлахтай ерөнхийдөө бол маш их тийм одоо цогц мэдээллийг авах боломжтой болж байгаа. Мөн энэ үеэр салбар хорооныхон тамга тэмдгээ гартаа авч амжаагүй байсан Банхангай, Налайх, Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороон дарга нар тамга тэмдгээ гартаа авлаа. За ийхүү баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороон дарга нарын анхдугаар зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.